Монгол улсын иргэний хандгай өргөх ёслолын үйл ажиллагаанд мэндчилгээ дэвшүүлэн хэмээн Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, Дэлхийн залуучуудын ассамблеийн дэд ерөнхийлөгч Аюуши Мөнх От таныг эндэрт хүндэтгэн урьж байна. Амар мэнд байна уу, эрхэм дүүнэраа. Энэ өдрөөс эхлэн та бүгд хүүхэд гэдэг тэр сайхан нэрээ гээж байна. Өнөөдрөөс эхлээд та бүгдийг бүгднгийн залуу гэж дуудахаар болж байна. Залуу хүн байхдаа та нар маань бэлэн байна уу? Хүүхэд байхад та нарын алдааг аав ээж чинь юм уу? Эмээ өвөө чинь юм уу? Эсвэл хэн нэг багш чинь үүрдэг байсан. Энэ цагаас эхлээд та бүгдийн алдаа чинь өөрийнх чинь, оноо чинь өөрийнх чинь болж ингэж эхэлж байна. Тийм учраас энэ сайхан залуу насанд алдаагаан баг хийж, оноогоо илүү их онож амьдрах нь залуу хүн бүрийн өөрийнх нь зам ёсны үүрэг болдог. Тийм ч учраас Монголын залуучуудын холбоо, Монгол Улсын засгийн газар олон сайн санаат ахмадууд, бизнес эрхлэгч нар олон монголчуудтайгаа хамтран Монгол залуу хүнээ зөв төлөвшүүлэх, зөв зам мөрөөр хөгжих төрөл бүхий л боломж олцоог тэрл орчныг нээхийн төлөө өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тийм ч учраас та бүхэн бас өнөөдрөөс эхлээд алдаа минийх боллоо гэд алдахгүй шүү гэж суугаад ах гэхээсээ илүү яавал өмнөх үеийн залуучууд маань онжээсийн ахмадуудаасаа сурвал бид нар алдаагаа хэрхэн багасгаж болд юм. Анд найзуудтайгаа бид нар эвлэлдэд нэгдэх юм бол хүрэх ёстой зам маань хэр өргөн бөгөөд хол болд юм бэ гэдгийг бүгд сурж мэдэж ухаж ойлгохдаг ийм л сайхан цаг маань эхэлж байна. Тийм учраас Монголын залуучуудын холбоонд өнөөдрөөс эхлэн нэгдэж орж байгаа нийт залуучууд дүүнер та бүгдтэй тавтай морилно гэж ерөнхийлөгчийн хувьар хэлхийг хүсэж байна.